Хэрхэн болон маань Тавтай морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилчин. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PDF файлыг Excel руу шилжүүлж болох, мөн PDF файл дээр өөрчлөлт гарган гар үсэг хэрхэн яаж зурж болох талаар, мөн PDF файлаас Excel руу оруулчаад хэрхэн яаж тайлангаа Excel дээр analyze хийж болох талаар та бүхэндээ демо хийхээр шийдсэн байгаа. Асуулт байвал чөлөөтэй та бүхэн YouTube channel-ийн мандаар асууцгаагаарай. Хэрэгцээтэй хүмүүст нь бүгдээрэнд нь тараагаарай гэж хүсмээр байна. Ингээ хамтаа дэмрэг орцгоё. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PDF файлыг Excel руу convert буюу шилжүүлэх, мөн PDF файл дээр нэмэлт мэдээлэл оруулах, мөн гарын үсэг зурх талаар та бүхэндээ демо хийх гэж байна. Эхлээд хэдүүлээ PDF файл дээр юу байгаагаа харцгаая. Энэхүү PDF файлыг би зөвхөн энэ демодод зориулж бол хэдхэн минутын өмнө хийсэн. За YouTube-ийн маань хэрхэн буланд зориулаад газаршил хэр их олон хүн share хийж байгаа, үзэж байгаа гэх мэтчлэн энэ хүнийг таблетыг бол зохиомлоор бол хийсэн байгаа. За хэдүүлээ энэхүү PDF файлыг яаж Excel руу оруулах вэ? Мэдээж яриг та эхлээд Excel руу орох хэрэгтэй. Хамтаа Excel руу оръё. Excel-д орсны дараа та одоо миний маусыг харж байгаа шар дараа руу ороод дараагийн зүүн гар талд get data гэж байгаа. За энэхүү хэсэгтэр бол та бүхэн харж байгаа бол файл гингүүд одоо Excel XML, JSON, PDF гэх мэтчлээ. PDF дээр дараал хэдүүлээ мэдээлэл оруулж байна. Гэхдээ би та бүхэн энэ дээр дэлгэрэнгүй зарим зүйлүүдийг бас юу байдаг талаар харуулахыг хүслээ. Та жишээлбэл Azure-ээс мэдээлэл татчих болно. Power BI. Энэ дээр маш сонирхолтой та вебсайтнаас мэдээллийг татаж analyze хийх боломжтой. Монголд маань ялангуяа стартап компаниуд болон банкуд хоорондох одоо хичнээн төгрөгөөр одоо charge хийж дээ хин нэгэн төлбөр төлж ингэж тэгж гэдэг мэдээллийг analyze хийх хүсвэл тухайн газрын вебсайт хахад л танд болно. За хэдүүлээ файл руугаа ороод PDF гэдэг рүү даръя. Миний хийсэн PDF файл маань ингээд desktop-д байж гэн энийг хэдүүлээ импортлъя. Эмаан тэгж нэх уддаггүй гэхдээ та бүхэнд хэлэхэд маш олон янзын таблет чартууд тэр PDF дээр байгаа бол бага зэрэг удна. Энэ дээр жишээлбэл хамгийн ихнийх дээр та шууд юу хайж байгаараа navigator хийгээд шууд олчих болно. Хэрвээ тийм олон янзын analyze хийх чартууд байгаа бол энэ дээр жишээлбэл бүгдээрийг нь multiple бүгдээрийг сонгож аваад гаргаж ирж болно. Яг одоо болохоор надад хоёрхан байгаа. За энэ дээр юм харуулхад эхний таблет гингүүд миний битсэн хэсгийг ингээд хүснэгтэд оруулсан байгаа. Энэ хэсгийг бол би analyze хиймээргүй байгаа. Миний болохоор хүсэж байгаа нь болохоор таблет 2 буюу page 1 дээр эхний хуудас дээр хамгийн гоё нь энэ дээр жишээлбэл таны аль хуудсан дээр байгааг харуулад өгчхөөр та тухайн олон хуудастай байгаа PDF файлнаас зөвийг сонгоод гаргаж ирэх боломжтой, төрөлтгүй гэсэн. Энэ дээр тань ингээд доор 3 сонголт байгаа. Мэдээж load дарангуул шууд Excel руугаа convert хийгээд шилжигдээд орчин. За transfer data гэдэг хэдүүлээ дараад үзье. Энэ маань яг яадаг хэсэг вэ гэхлээр миний хувьд бол өнөөдөр бол өөрчлөлт шаардлагагүй. Гэхдээ энэ дээр жишээлбэл та шинэ мөр нэмэх эсвэл энэ одоо location гэдэг хэсгэнтэй байршлын тэрчигт нь устгах эсвэл эдгээр байгаа тоонуудыг өөрчлөх энэхүү боломжуудыг бол танд өгч идэг байгаа гэдгийг бол хэлмээр байна. Өөрчлөлт хийснийхаа дараа та буцаад load гэдэг дээр дарангууд Excel даймаар миний хийсэн чарт маань гараад ирэх юм. Хүснэгт маань. За энэ дээр мэдээж яриг Excel дээрээ та энэ нийт одоо хичнээн хүмүүс үзэж байгаа юм бэ гэдгийг бол sum гэдэг дээрээ оруулаад нөхөд тоонуудаа гаргаж ирэх боломжтой. Дараагийнх дээрээ мөн адилхан share хичнээн мянган хүн хичнээн хүмүүс үзэж байгаа гэдгийг энэ дээр analyze хийгээд энэ чинээсээ та мөн өөрт зориулаад
график хүртэл гаргаж ирэх боломжтой маш давуу талуудыг танд өгдөг гэсэн үг. Хэрвээ танд Excel байхгүй байгаа бол та дээдлийн линкийг дараад хэрхэн яаж Office-ыг 4 өөр төрлөөр өнгөө ашиглаж болох талаар та бүхэн үзээрэй гэж хүсмээр байна. Дараагийн би та бүхэнд харуулмаар байгаа зүйл гэх юм бол pre-file дээр яаж гарын үсгээ зурж мөн хэрвээ нэмэлт мэдээлэл оруулж болох талаар та бүхэндээ харуулъя. За pre-file маань одоо нэгтсэн байна. Файл нээсний дараа та бүхэн анзарч ивэл энэ дээр надад ийм олон янзын функцуд гарч ирж байна. Үүнээс би хэрвээ энэ дээр бичээд нөт үлдээе, нөгөө хүнтэйгээ харилцаа яал эсвэл тодруулагч хэрэглэх гэх юм бол тань энэхүү сонголтууд байгаа. За жишээлбэл би та бүхэнд харуулъя. Draw гэдэг дээр та энэхүү олон өн дундаас сонголтоо хийж олно. Мөн хэрэг нарийн болон бүдүүн энэ хэсгийг бичмээр сонголтоо үзгийнхаа та сонголтыг бол хийж олно. Хэдүүлээ нарийнхныг сонгоод энэхүү цэнхэр өнгийг сонгоод бичээд үзье. За одоо би маусаараач та болно. Яг одоо болохоор би бол пен ашиглаж байгаа. Жишээлбэл үзлээ гэд тухайн хүндээ хэлдэг ч юм уу эсвэл энэ Африка гэсэн хэсгийг анхаар гэх мэтчлээ. Та ингээд тухайн хүнтэйгээ харилцаад коммент үлдээж болох нь юу хэрэгцээтэй байгаа гэдэг дээр жишээлбэл энэхүү зүйл дээр та за би буруу чичгшвэл энэ их шаардлагатай биш юм ах юм бол энэ дээдлээ балруул дээр дараад гэд шууд устгахчиж болно гэсэн үг. Ямар санаа зовх зүйлгүй. Энэ дээр жоохон үлдээд байгаа. За ингээд дуусчихж байгаа гэсэн үг. Мэдээж хэрэг энтэй адилхан та гарын үсгээ зурж болно. Энэ доор хэдүүлээ жишээлбэл гэд гарын үсгээ үлдээчих боломжтой. Энийг үзлээ гэд энэ дээр та энийг шууд принтлээ гаргаж ирж болно. Аль эсвэл энийг хадгалаад тухайн хүн рүү явуулах хэрэгцээтэй бол гаргаж болно. Эсвэл save as гэж хадгалаад та энэ нэрийг өөрчилж хадгалж болно. Яг одоо орол би нөгөө нэр хадгалахаа мартцсан байлээ. Нэр өгөө. Тэгээд энэхүү зүйлүүдийг та ашиглаж болох нь. За хэрвээ Windows-ыг ашиглаагүй Mac дээр хүмүүс байгаа. За мөн адилхан Windows дээр байгаа хүмүүс маань гэх юм бол нэгэн гоё вебсайт байдаг байгаа. Та search.com PDF error гэдэг хэсэг рүү та бүхэн ороорой. Би линкийг description дээр үлдээчихнэ. За та бүхэн оронгууд ерөөхдөө бол дэлгэц маань ийхүү харагдана. Энэ дээр маш томор ногооноор байгаа upload PDF file гэсэн хэсгийг та дараад PDF файлаа сонгоно. Сонгосон PDF файл маань яг таны дэлгэцэн дээр ямар байсан тэр чигтээ гарч ирнэ. Энэ дээр маш гоё боломжууд гаргаж ирдэг. Та энэ дээр жишээлбэл текст ингээд оруулчих болно. Энэ дээр жишээлбэл би ингээд биччихье. Өөрийнхөө сувгийн нэрийг та бүхэн хэлэхэд хэрэг заяа найдан дорж гэд хаач хайсан аль ч платформ дээр гарч ирнэ гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Tag гэд. Энийхээ жишээлбэл та фонтыг нь өөр болгож олно хүснээрээ бүр гоё ингээд өнгөө хүртэл сонгож олно энэ дээр. За би энийг арай гоё өнгөтэй болгочмоор байна гэх юм бол сонголтуудыг ингэж хийж болох нь. Мөн адилхан та гарын үсгээ зуръя гэвэл за энд ор жишээлбэл та гарын үсэг зурмаар байлаа. Хэрвээ гарын үсгээ аль хэзээний та зураглалаар оруулсан бол энэ дээр мэдээж new image гэдээ оруулж болно. Эсвэл зураг та оруулж болно. Хажуу талд нь sign гэдэг таны гарын үсэгчлээ. Одоо энэ дээр миний гарын үсэг сонгогдсон байна. Та хэрэг хүсвэл энэ дээр өөрийн нэрийгээ оруулаад энэ дундаас өнгүүдээ сонгоод аль эсвэл та зурж олно. За энэ дээр жишээлбэл би зураг харуулчтай би өнгөө сонгоод тэгээд гих мэтчлээ. Тэгээд энийг save гэд хаан тавьмаар байгаа тэр газартаа авчиж тавиад болоо. Энэ дээр мөн адилхан линк та оруулж олно. Мөн forms гэдэг дээр одоо жишээлбэл энэхүү сонголтуудыг сонгож PDF файл дээр оруулах боломжтой. За хэдүүлээ жишээлбэл энийг сонгоод энэ чинээ тавьчтэй.
маш энгийн юмыг маш амархан болгож өгдөг байгаа. За энэ дээр жишээлбэл янз бүрийн дүрсүүдийг оруулж болно. Хэрэг та more гэдээ дарах юм бол хайлт хийж болно. Амуу өмнөх зүйлээ undo хийж болно. Энэ дээр одоо жишээлбэл тань ингээд сонголтуудыг гаргаад ирж байна. Алийг нь устгахмаар байна гэд. За энэ дээр хэдүүлээ энийг устгахчингууд энэ дагаа type байсан юм маань устчихж байгаа гэсэн. За та өөрөө бүх өөрчлөлтөө хийсний дараа apply changes гэж дараад танд сонголтууд гарч ирнэ. Шууд ногоон дээр дараад компьютер дээрээ шууд татаж авч болно. Аль эсвэл энэхүү сум дээр дараад өөрийнхөө та Dropbox, OneDrive бүр Google-ийнхаа Drive дээр хүртэл хадгалах боломжтой. Тэгэхээр та энэ тэнд файлаа орхихгүйгээр онлайнаар байхаар аль ч девайснаас орж болно гэсэн үг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PDF файлыг Excel руу оруулж analyze хийж болох мөн PDF файл дээр нэмэлт мэдээлэл оруулах, гарын үсэг зурах талаар яаж үнгүй хийж болдог талаар та бүхэнд харууллаа. Хэрвээ та бүхэнд асуух асуулт байвал чөлөөтэй YouTube сувгны маань доор асуугаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Слушай,